За сайн байцгаана уу? Jenny байна. За тэгээ өнөөдөр юуны тухай хичээл орох вэ гэхээр first Lightroom-ийн тухай хичээл орно. Тэгээд Dying First тэгээд алдартай зурагчин байгаа. Та бүхэн мэддэг бол энэ зурагчны зургууд нэг амар moody, амар тийм бүрэг тийм сонин мэдрэмж авсан зургууд байдаг. Энэ зурагчин бол ерөнхийдөө нэг өнгөө дагаж яадаг зурагчин байгаа. Тэгэхээр за та бүхэн одоо анзаарвал сая 200 мянган дагагчтай тэгээд зургууд нь ерөөсөө ийм цэнхэр ийм зурагчин байгаа. За тэгэхээр өнөөдөр за бид нар ийм зургийг гаргахыг оролдоно. За тэгэхээр энэ түрүүнд би орлоод нэг ийм төрлийн зураг гаргасан байгаа. За энэ зургийн өмнө нь ямар зураг байсан бэ гэхээр за ийм зураг байсан. Энэ зургийг би ийм болгосон байгаа. За тэгээд за ажилдаа орцгоё. Хорошая работа, Олег. Ты спросишь, кто мой ил, сука, Desert Eel. Сиропа где-то литр, давно устал от этих игр. За энэ зураг дитлээ. Тэгээд за одоо та бүхэн энэ хүний зургийг анзаарвал highlight хэсгээр базагийн цэнхэр ерөнхийдөө shadow хэсэгтээ амар цэнхэр өмнөд агуулсан байгаа. Цэнхэр ногоо өмнөд. Тэгэхээр бид нар юун дээр ажиллах вэ гэхээр calibration хэсэг байгаа. Энэ calibration-ыг болохоор хүн болгоно нэг амар яагаад гэдгөө оролдоод байдгүй. Гэхдээ яг бид нар энэ хэсгийг ерөнхийдөө оролдох болно. За тэгэхээр нэг тэгвэл түрүүнд shadow хэсгийг юу болох болно. За та эндээс ингээд ямар өнгө сонгохоо харж болно. Айлтаа дараад тэгээд энэ одоо ямар өнгө гэж. За бид нарт хэрэгтэй өнгө юу гэхээр за нэг ийм өнгө бид хэрэгтэй. За зэргийн за highlight хэсэгтэй бас харж байгаа. Ямар өнгө гэж болох нь ирээд та шар өндөртөө бол ингэ шар өгсөн ч болно. Иймэрхүү жишээ нь одоо та одоо иймэрхүү өнгөөр дагнаад явсан ч болно. Бас өөртөө тэрхий дараахан байсан тест. За бид тэр хэрэгтэй өнгө юу гэхээр яг энийг тэр энэ зургийг харахад нэг баг зэргийн ногоо ч юм те ийм ч юм те. За энэ төр байна. Тэгээд хамгийн гол нь энэ зурган дээр highlight энэ цагаан өнгө бол амар бүдэг зураг. Тийм болохоор энэ өнгөд багсаж чинь тэгээд тэндээсээ shadow басаа лайкаса гэсэн тавьчихсан. За тэгээд exposure багсах чинь. За тэгэхээр бидэрт curve дээрээс бааз их зургууд дандаа юм угаагдсан зургууд. За тэгээд энэ дээр бол бидэрт хэрэггүй юм бол харагдчихэв. Энэ үнэнд бол бидэрт хэрэггүй. Тийм болохоор бид нар эндээсээ хасчихна. Saturation ингээл
муур хэрэгтэй. За муура тутгаад хэрэгтэй гэсэн. Тэгээд баг зэргийн шар өмнөд бол байж болно яг миний бол жишээ нь та ямар somоор тэр жоохон гэрэлтүүлсэн ч болоо тэр жоохон нарт тусдаг юм шиг. Тэгээд жишээ нь моорн дээр бол тэр жоохон ерөнхийдөө ингээд танд бас яг нэг зүйлтэй байхгүй тий. Жоохон өөр юм үзэл яаж болж юм яаж өөрчилж болж юм тий. Бүхэн зөвшөөрөл үзчих боломжтой. Тэгэхээр одоо бидний харж байгаа бол ийш юм жоохон цэнхэр ногоон тусцсан юм шиг харагдаж байгаа. Манайд бол амар юм situations хэрэггүй жоохон байна. За болно дөө. Жоохон тод зүгээр. Тэгээд одоо бид нар хайлайтуудаа шинэ дүрмүүд байгаа. Тэгээд өөр чинь авна салаас аваа. Цэнхэртэй уучлаа. Тэр цэнхэр баац тийм айлтаа тарцаад юм л байсан. За тэгээд юм хийж яаж юм бэ жоохон гурдий гэж яг нарны баг зэрэг тусгал өгч байгаа. За тэгээд хэрэг эсвэл баг зэргийн чинь дээр тийм за тэгээд ерөнхийдөө манай final image нь за ийм болж байна. За энэ дээр бол анзаархад жоохон ногоон байна. Тэр яг бид нар жоохон ногоон төгсөж болно. Тэгээд ерөнхийдөө энэ зургатаа төстэй зураг болсон гэж бодож байна. Ерөнхийдөө нэг иймэр зураг боллоо. Тэгээд хэрвээ жишээ нь одоо энэ нэг норм энэ хэсэг байгаа нь энэ хэсэг ингээд бас ажиллаж болно. Жоохон нуугдсан гэсэн тийм. Ээжээ дараа нь хайд хийн. За ингээд та бүхний харж байгаачлан за өмнө нь ямар зураг байсан бэ гэх. За ийм зураг байсан. Тэгээд үнслаа. За ийм зураг байсан байна. За тэгээд энэ видео таалагдсан бол share,
channel subscribe, хамгийн гол нь Instagram дагараа. Тэгээд дараа гоё бичлэгүүд оруулах болно. Баярлалаа.